Өдөр өдрөөр хэрэгжүүлэх сургамжууд. 4 сарын 3. Учир нь тэр дотроо боддогтойгоо адил юм. Сургаалт төгс 23-ын 7. Өөрийгөө хэн гэж боддог чинь бас юу бодож байгаатай нь та юм гэж Гибс байн хэлдэг байж билээ. Өөрөөр хэлбэл бодол санаа нь үйл хөдлөлийн их болог юм. Их болгыг нь хянвал урсгалыг нь хянсантай ижил. Тиймээс бол санаагаа удирдах нь хамгийн чухал. Соломон сургаалт төгс 4:23-т зүрх юугаан уртан хамгаал. Амийн болгоод түүнээс өндөр юу гэсэн нь ийм учиртай. Зүрх гэж бодол санаа гэдэгтээ ижил утгатай үг. Нүгэл нь бодол санаанд эхэлдэг гэж Яаков сануулсан. Бид нэг зүйлийг удаан бодвол түүнийгээ заавал гүйцэлдүүлнэ. Бодлыг тариад үйлдэлийг хураа. Үйлдэлийг тариад дадлыг хураа. Дадлыг тариад зан чанарыг хураа. Зан чанарыг тариад хувь тавиланг хураа. Эзэн Есүс ч мөн бодол санаа хичнээн чухлыг ярьсан. Тэрээр үзэн ядалтыг аллахтай, тачаадан харахыг завхааралтай адилтгсан. Түнчлэн хүний идэж уусан нь биш харин зүрхнээс гарах бузар бодлууд нь хүнийг бузралдаг гэж сургасан. Бодож байгаа зүйлдээ бид хариуцлага хүлээнэ. Учир нь түүнийг удирдах боломж бидэнд байдаг. Бид бохир заваан зүйл бодож болно. Аль эсвэл цэвэр ариун Христийн таалдаг зүйлсийг бодож болно. Бид бүгд хаантай адил. Бидний захирдаг эзэнт гүрэн нь бодол санаа маань юм. Тэрхүү эзэнт гүрэн нь сайн сайхан байх ч боломжтой, муу муухай байх ч боломжтой. Ямар байхыг бид шийддэг. Үүний тулд бид юу хийж чадах вэ? Хэдэн сайн зөвлөгөө өгье. Нэгт бүх зүйлийг залбирлаар эзэнд даатгаж, Бурхан миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинчлэн авчраач гэж хэл. Хоёрт бодол бүхнээ Христийн өмнө хэрхэн харагдах вэ гэж шүүн тунгаа. Гуравт бузар бодол бүрийг тэр дорн хүлээнд зөвшөөрч хөөж гарга. Дөрөвт бодлоо хоосон байлгахаас зайлсхийж эерэг, зохистой, зөв бодлуудаар дүүрэг. Тавт ууших, харах, сонсох зүйлдээ байнга сахилга батыг хөгжүүл. Бохир нэмсаар тархиад хижээж байгаа үед бодол санаа цэвэр байх боломжгүй. Эцэст нь эзэдлөө завгүй бай. Завтай хүний бодолд элдвийн утгагүй зүйлс орж ирэх нь амархан.